8 1 сарын 29-ны өдөр бид өвөр Монголын 3-8 хотоос ирж Хөх хотод жаргал жаадлах хийж байна. Би хонгорогдол Шидэн гол аймгийн бараа үжимчин гашуунаа Жирэн сумна улаан нуур гачаал нутагтай хонгор байна. Өнөө жил 28 настай. Би автагаа ирээд жаргал жаалдаа хийж байна. Одоо манай аавс би бол Шидэн гол аймгийн бараа үжимчин гашуунаа Жирэн гол баларсны улаан нуур гачаалын малчин Баатар байна. Манай нутаг бэлтгэр дээр умраатын чулуун тосны уурхай хууль босгоор эзлээд олон жил болжээ. Чулуун тосны хэмхэн бидэнд өг ёстой нөхрөн хойшлуулсаар байна. Одоо нутаг бэлтгэрийг чулуун тосны уурхай нэгэн ашиглалтаас болж хүнд ноттой өвдөгтөн олон удаа энэ байдлыг олон газар мэдүүлсэн болон шийдвэрлсэн үнэгүй байна. Бид одоо нутаг бэлтгэрийн баталж авъя гэхэд өгөхгүй. Нэг гэрийн 8 хүн амгийн үлдээс нь 2000 гаруй муу нутаг бэлтгэрийн төслөн амьдрахад Учир тул хоолонгор эрхэлж амьдралаа гаргах цаад байна. Бид үргэлжлэн нөхрийг төшиж амьдрах санаагүй нутаг бэлтгэртэн харьц хон малан харуулж амьдрах санаатай умраатын чулуун тусны уурхайгийнхэн нутаг бэлтгэр юм бажаад өгөхийг шаарддаг байна. Дэжиднэ удирдлага анхааралтай авах болов уу? Би бол ордоцгийн ханган гушуунаа ургамад. Өнөөдөр ааваа төлгөөж хотод учир явдлаа тусгахаар гэж. Миний аав ууд болон ханган гушуунаа мөөлийнхөө үрийн малын төлөвийн бэлчээр нутгийн жуурга 2017 оны 7 сард өвөр Монголын үрдэн цэцгэрнэ дээд жиргийн шүүх хороонд эдсийн туслалт хийж мөөлийнхөө үрийн малын төлөвийн улсын газар шорооны үнэмшлийн дэвтрийг хуулийн ёсоор хүчингүй болгон дасалсан боловч ханган гушуунаа улсын газар шорооны их байдлын товчоор дахинд мөөлийнхөө үрийн малын төлөвөд ижил чанарын шинэ үнэмлийн дэвтэр олгож энэ бол ихээр хуулийн оруулсан хэрэг болно. Хэрв Домдод улсын хуулиар улсаан засах их хандаж хөрөхгүй юм бол би лавтай төв явснаа ирэх ашиг хууль ёсоор олд дийлэх юм гэж итгэж байна. Миний нэр Ли Фончон, өнжил госын үнэтэй өвөр Монголын уртал асгарны хангайн гүн хорчин барангарын домдох шумэ голон бэшин багсан сэндар гашааны харааттэй юм нутгтэй манай гэрн нутаг бүлчээр гэр бэшин каатар ажилчны төрөл сатандын олон жил хэр босоор ижилдэн өгнөд тул бид жил заадаа хийсэн боловч шийдвэрлэж өгсөнгүй. Миний аав олон жил жил заадаа хийсэн боловч үр дүнгүй. Аав минь хөлс өвөрлөр нас бачээ. Нутгийн каатар моди өвдөж гажин нутгийн холцны төв төлсөд дамжин нэвтрүүлснээс нутгийн хэрэгцсэн чөлтөд очжээ. Одоо үнсэн сатны каатрчд миний нас басан аави итгэмжийн хорсонд үтгэх шалтгаан бидний гэрн төлөвлөгөө итгэмжийн картыг 20 төгрөг илүү зоос мөнгөний бүхний хасиж авчээ. Өгнөөс гадна бидэнд мөнгө бятээ, өв бятээ улсын үйл жилэн нөхөр мөнгөний бүр үгүй болжээ. Манай гэрн хэн одоо ядураад амьдрахын аргагүй болж миний наттай өөж нэгдүгээр гэсэн жимдэг хүн одоо өвчнөн бас үлдэл дэргүй болжээ. Аргагүй би болохоор би хотод зэрэг цаадаа хөвөр ирчээ. Дөр сатны засгын ордон бидэнд ижин болж төв ёсгийн минь олж өгөх болов. Миний нэр бол Увабошан өнжил 50 настай. Хингаан аймгийн орчин барын гарын Домдод тушны Колумбиэсэн балгасны Сэндал гашны боргаттай тосхны арда. Гачаны кадрууд бэгалийн эм мод өвдөн гажир шороогийн худалдагсан бэдэр и шомчэн бит хоёр нөр холбон илчилэн заалснаас төвийн төлөөс орооны 7 дугаар саргийн сонин мөдөнд илчилэн нөтрөгсөн байна. Гэтэл энэ асуудал одоо болтол шийдвэрлэгсэн үгүй мөртөө гэдэргэн хоолдод учирж хар бүлэгтэн сүн дундаар манай гэрээ дарны ярьж минь хүүгийн тоон ясгийн хугалж шаардлуулсан байдал одоо болтол хөрөлтний олж дийлсэн үгүй байсараа имос би тэн хугацаад хийхдээ сурвалжлаг хийж төв ёсны олоор иржээ. Бид өөрийн хэрэг жаргаа илчлэн мэдүүлэхээр дамжин дээд шатны хамаагүй байгууламж үндсэн шатны дэвсэг бүсийн явдлууд анхаарлаа хандуулж төв голцоор хэдэс буруу хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Мөн ч Ши Жинпинг шүүжийн үндсэн шатны ард олонд шударгаас төв голцыг олгож өгөхийг бид бүхэн итгэж байна.